Тонгордомнууд мен дээр урдхан оптуулары тонгордхан мен гам урдхан оптууларым галхороонун келген улдардын галха Монгол жеринен келген улустун келген керектерине жолдогон жолдоруна жол ачаар курый берер уулдардын иштеп тутуп жүрген иши дурусуна жол берер усак жолдойдон иштеп тутуп баратан иштерине галхороонун жерине бир барганда айла журтта эришигине жеткенде алтын отун айлан барганда эришигине бир барганда ала баргасына агалардаштарына галхороонун жерине уулдардын жүрген жолуна ачык берер, келишпес жолдорун келиштирер, жүрген жолдоруна суу кадыгына, ат көлүгүнө, алка бойлоруна арыбас жол берер. Узун жолдон жолдоп галхороонун жерине барганда арка сындары жеңил жүрсүн, ал сааналары жеңил болсун деп көзөп турмун. Галхороонун келген Мунаайга көктөңөргө За Эрчүүл подкаст хилэж хамт ирсэн. Горны алта. Хошаагаач гэж суманд ирсэн. Алта бөө. Слава гэж өөртөө олцгоод ирсэн байна. За тэгээд одоо та минь өөргөө сайхан танилцуулж өгөөч. За би яг л энтхийн уугуул эндэл төрж өссөн чүй голынхоо хүндийд миний аав өвөөгээд Кипчак овгийнхоо миний өвөг дээдс бүгд л бөө энэ нутгаас гаралтай. Миний эхнэр Монгол 3 охинтой бат хоёр тэд нарыгаа хүмүүжүүл байна. Өөрийн аж ахуйтай, хүн аж ахуйтайгаа холбоотой. Үнэтэй, намарттай. Хүн имчилнэ. Өвчтэй зовлонтой хүмүүс их зорж ирнэ. Үр хайрлаач гэж ирнэ. Имчлүүлэн, засал хийлгэн. Гэр бүлийн асуудалтай хүмүүс ирнэ. Би их аялдаг. Эхлээд Америк явж байлаа. Европыг бол хөндлөн голд тулсуу. Англид 2 удаа, Парижд 4, Германд 3 удаа очиж байсан. Швейцар, Монгол гээд олон удаа очиж аялж байлаа. Тува, Монгол, Хакасын бөө нартай холбоотой. Олон хүмүүс бөө нарыг мэднэ. Америк нэгдсэн улсад Хавайн бөө нартай уулзаж байлаа. Америкийн уугуул Индиан бөө нартай уулзаж явлаа. Тэд ч манай алтайд ирж аялж байсан. Одоо ч намайг зориод Оросын өнцөг болон бүрээс олон хүмүүс зорж ирж байна. Екатеринбург, Челябинск, Татарстан, Санкт-Петербург, Башкир, Казахстаны Алмата, Москва, Владивостокоос ирээд туслаач гэж гуйна. Үр хүүхдтэй болгож өгөөч. Гэнэ. Бөөгийнхаа замлаар явж хүмүүст одоо тусалж байна да. Би 20 жил бөөлж байна. Би их өндөр настай Тува багштай байсан. Багш маань Кызылхая гэд тосгонд амьдарч байлаа. Саяхан 4 жилийн өмнө тэнгэртээ дэвшсэн. Би 4 шавьтай. Анхны шав Алексей, мөн Иринбаев Алексей гэж байна. Монгол Амадуй гэд Монгол хажуугийн тосгонд байна. Горналтайский нэг шав байна. Хүмүүс мэднэ. Шав нар маань их идэвхтэй. Өөрсдийн өвөөгөө буулгаж тэд нартайгаа их ажиллана. Их хүчтэй чадaltaй гэж хүмүүс ярьдаг юм блэ. Тэд нар луга хүмүүсийг би явуулна. Шав нар маань их бяр сууж байна да. Одоо энэ
та хэдий одоо энэ ёсонд одоо жил болгон хийгддэг онцлог тийм тахилгын зам үйл байна уу? Это ритуал, когда дождь вызываю я. Би Дождь бороо не бывает. дууддаг гэж байна. Когда летом дождь не бывает, чтоб дождь, чтоб Гантай зам байдаг шүү дээ, тийм ээ. трава, что выросли. Тэгхийн бол би их юу яаж бороо гуйдаг. Осенью, когда снег будет, я когда с природой работаю, когда вот эти тучи, тенгри, это небо, золотое солнце, луну, я всегда вот эти все подношения, когда я делаю, всех я вызываю эти духами, горными духами общаюсь со своими духами. Когда с бубнами, когда работаю, вот эти духи все вызываю. Подношения, когда делаю. Байгальдалаа туслаач тий. Өөрөө л дээ бороо алт нараасаа гуйдаг гэж байна. Сар нараасаа гуйдаг гэж байна. Энэ уул дахиад онгод дотроос их гуйдаг. Яг хүүхдээсээс ч уламжилж ирсэн тийм тахилгын зам үйл байна. Чүн хөндөй гэж байна тий. Чүн хөндөй. Энэ уулын оргилууд тий. Эдний одоо өнгөндөртөө харьцаж. Энэ бол онгод дуртсан бахаа гэж тий. Онгод дурттай. Энэ уул иргэн дөрөн баг уул оргилууд эдний онгод дурттай бол энэ уламжлагдсан бахаа. Ингээд ер нь яг энд сууж хахад энэ айгүй өндөр сайхан юм том хайрхтуудтай тий тахилгатай. Тэг ер нь одоо энэ Алтай бөөнрийн энэ бүү болох одоо энэ дохоо шинж тэмдэг нь ер нь яаж илэрдэг юм тий. Яг өөрийн хүрээлээс харах юм бол миний нэг охин тий бүх шинж тэмдэг байдаг. За. Манай өвдөд надаас энэ уламжлаад энэ гайгүй юу болох юм байна да гэж харагддаг мэддэг. Гэхдээ одоо бол мань хүрэл баг нуулж сурж байгаа. А гэхдээ бол би бол өөрийнхөө зэнэрт тий ачнарт их найдвар тавьж байгаа гэж байна. Охин бол ерөнхийдөө бүх юмнууд нь байгаад байгаа гэж байна. Бүх одоо удхан болох бүх тэр хөгтлөмнүүд манай охинд бол ажиллаад байдаг. 3 охинтой гэсэн чинь нэг охин хэлж байна онцлог. Когда я монголчуудтай хакасууд, төвийнцүүд одоо энэ хакасууд эвэкүүд нөгөө дөнгүүс өдр. Тэгээ Америк, Индианууд бид нар ч бол яг л нэг юм юутай зан юутай уламжлалтай улсууд юм шүү дээ. Бид нар байгальтай яг ажиллан харьцдаг, ижил байглаасаа юм хүсдэггүй, дахидаг тийм ээ. Яг энэгээр бол бид нар их төстэй адилхан. Одоо ингээд бас амар олон ястын үндэсний бөө гэж сая ингээд манай зочин маань ярьлаа тий ах ярьлаа. Тэгээд ер нь одоо энэ Алтай бөөнөрт тэр олон ястангийн бөөнөрөөс одоо тэднээс арай нэг илүү тэрэндээ түлэх үү одоо сайн гэх юм уу тий нэг тим юм нь одоо хаана ингэж ажиглагддгүү юун дээр үү. наши алтайские шаманы, наши местности все одинаковые, наши все Тугаа тий как работают, все одинаковые, без разницы, никакой разницы там нету. Ялгаа байхгүй шүү гэж. Их ялгаа байхгүй шүү. Хүчтэй гэх юм бол би бол одоо Монгол өөрийнхөө нутгийнхан туваа өдрийг л эднэрийг бол би онцлон давж байна. Яг хүчтэй гэх юм бол тэгээд үргэлжлүүлээд ирсэн. Бүү санамж, ой санамж тийм ээ. Бидний генд бичээтэй байгаа. Энэ жил бид нар энд байлаа гэхэд айгүй дараа жил туваар өнгө тий байглаасаа болоод нүдлээ явж. Эсвэл Монгол руу явж. Эсвэл тэндээс наашлаад ингээд тойроод ингээд бид чинь нүдэлж артдаг шүү дээ л гэж. Сейчас все границы делали, все отделяются сейчас границы. А в то время границы не было, все свободные были. Чилээтэй байсан шүү дээ. Дуртай газар нүдлээ л явдаг байсан. Ер нь бол ингэж байгаа байхгүй бид нар яагаад ахтаа уулзаад те ер нь бүгдээрээ адилхан гэж те адилхан угаасаа тэрийг би мэдчихэж байгаа гэх те ахыг буцаагаад энэ одоо Монголд те байж байгаа юм одоо Алтай Монголоос язгууртай бөөнө гэж урдаас тэнгүүт Монголд болохоор юм Алтай язгууртай бөөнөр бас айгүй олон байж байгаа байхгүй. Тэгээ тэр бөөнөр бас ингээ бүгдээрээ өдөр болгон жил болгон зориод ирч чадахгүй. Тиймэрхүү хүмүүс айгүй хэрэг болох үүднээс ингээ заавал бүр юм тодорхой асууж байгаа. Тийм учраас яг энэ нөгөө энэ Алтайд нь байж байгаа тий одоо 20 жил гэдэг чинь бас их хугацаанд бүүсэн байхгүй. Вы 20 лет шаманис. Это очень большой срок. Тий заавал өөрийнх нь амнаас ингээд одоо тэр хүмүүст те одоо Монгол бөө ингээд мөргөлтөө зөндөө хүмүүс байгаа. Тэр хүмүүс заавал ахын амаар нь ингэж өөрөөр нь хилүүлж Мы хотели
Би бол байн монголчуудтай хинтийхэдтэй Улаанбаатарчуудтай Туваагуудтай байн холбоотой байдаг. Тэр хоёр хүн ер нь настай хүмүүс л дээ. Одоо ахын холбоотой байгаа. Нэг нь төрийн их зарим бямбдэр гэж юм бохгүй. Нэг нь болохоор тэр Хинтээ аймаг Цэрэн Бааваа гээд тэр Бааваа хүүхэд хин Оюнбаатар гэдэг хүн байж байгаа л дээ. Тэр хоёр бол яг ахтай холбоотой байсан ч гэсэн нөө гадагшаага ямар ч мэдээлэл байна. Зөв холбогддог шүү дээ тий. Тэд нар ч гэсэн саяхан ирээд явсан. Ирээд сүүргөөд байсан бямбтар тэр Оюнбаатар бүгд ирээд 3 залуу бүтээ ирээд сүмүүргөөд ирээд байсан. Тэдэрт бол холбоотой байгаа. Би дотоодч би хаяад тэрийг зөвлөдөг. Би энэ нотгийнхандаа бол би байн хэлдэг юм аа. Би бол Монгол бөөнөртэй холбоотой байгаа шүү. Монгол бөөнөр бидэд манай ингээл сүмүүр ийм гэсэн. Эдгээр нь тэгсэн юм. Та бол холбоотой эдгээр тэргийг мэддэг. Бид нар бол жирийн ард түмэн мэдэхгүй шүү дээ гэсэн. Монголын бөөнөр биднийг бас их хамгаалж яадаг шүү гэдэг би өөрийнхөө нотгийнхандаа бол би байн хэлдэг гэж байна. Байн холбоотой байдаг гэдэг бол би байн хэлдэг гэж байна. Бид нар яагаад очив тэр зам үйл хийсэн гэхээр яг тэр үед Ленин бүрд аюул олон хүн живжтэй осолдож ирсэн. Хүжсэн. Нөгөө 17 он. Тэгээд бид нар очиод голын ирэг дээр нь тэр нөгөө нохоо зэх мөн уулж зам үйл идэргээд яасан чинь тэр нөгөө нэг усанд энэ дэдэс уусуудын тоо эрс багассан. Тэд нар өөртөө гуйсан байл да тэгж зам үйл идэргээд өгч гэж. Тэр нь ер нь одоо жишээ нь шалтгаан нь юунаас болсон байсан? Ленин мөрний тэр одоо онготонтой их догшин байсан. Их ууртай байсан. Тэр их ууртай байсан. Тэгтээ чи юу ч мэдэхгүй л гэж юм да бөөч байхгүй. Тэр очичоод та нар нутгийнхаа бөөнөрөд дуудаад өгөөч. Байгаагүй гэж. Зөндөө байсан. Тэгээ тэднийг ингээд залаа чиглүүлээд өгч хүн байхгүй юм байлээ. Они просто, оказывается, с бублами показуха, просто музыкальные сувениры делали. Они, а мы не играем с этим. Бөөгийн хэрэгслийн тэрнүүд зарж байгаа юм. Тэр бол зөвхөн бизнес тэр бол сувенир. Яг юу бол биш. Тэр жинхэнэ бөө ёслол зан үйл биш. Зөв. Тэр зүгээр сувенир мэхтад аялал жуулчдад зориулсан юм байдаг юм байлээ гэж байна. Шаман там нету, даже к природу некому молоко брызгать. Некому вообще. Сүүр хүн байхгүй гэж бодохгүй гэж байна. Сүүр хөөч мэддэггүй шүү дээ л гэж. Поэтому вся природа у них очень плохо стало. Природой не общаются с духами горные, где леса, где реки. Они только берут все. С природы все берут. Ягоды берут, сышки, коли все берут. А отдать некому. Өөртөө байрлаасаа аваад байдаг эргүүлээд ядаж жохон ч юм уу. Ничего не делает. Молоко под ногами льют, в землю льют молоко. К небу не брызгает они, природа не брызгает. Под ногами льют, просто так льют молоко. Очень плохо. Хагатлагд өргөдүүлж их сонир. Зүгээр доош газар руу асгаад байдаг. Тийм асгаад байдаг их сонир гэлээ. Бөөний баримтлж явах хэвээр зарчим гэж юм байна уу? Вопрос такой, Слава. Есть ли принцип у шамана, да, например, у вас, есть ли такие принципы, которые надо строго придерживаться? Ерөөсөө 2 хоногийн өмнө те манай нутгийн захиргаанаас яг надад асуулт гэж надад тавьсан. Энэ залуучуудтай хандаад нэг юм хэлээч. Залуучуудыг нэг жоохон бас хүмүүжүүлэх надад бөөгийн гэр одоо зарчим гэсэн ярьж өгөөч гэхэд би юу гэж хэлсэхээр за бодож байгаа хариу өгнө гэж би хэлсэн. Ерөөсөө 2 хоногийн өмнө надад бүр удасцсан гэж хэлдэг. Нутгийн захиргаанаас. Зөв. Одоо тэг бодоогүй. Поэтому они просят помощь, просят от меня. Зарчим гэдэг юм уу? Ингэж зам уу хийж гэдэг би одоо би бас хэлж өгөхгүй бол бодоод байгаа. Тэгэхгүй бол өөрсдөө зөв YouTube-ээс тэр хальтуулт юм харчаа дандаа их буруу юм ийгээд тэр чинь тэгээд нэмэр болохоосоо бүр баргалж буруу юм болоод зүгээр хаач. Одоо энэ алтан өндөр уулнуудад одоо бөөгийн онголгоотой газрууд гэж байна уу? Есть. Я отсюда начинаю, когда вот там ово есть, здесь там степи есть, ово есть, где я подношение делаю. Вот отсюда начну, с этого гора начну, вот эти все имена называю, все брызгаю, все. Вот эти горы. Я одно все, я оставляю все, вот эти вершины, все подношение, молоко брызгаю. Вот я молочим архибрызгаю, все делаю. Вот эти бараны режу, вот эти все мясо, вот эти. Я целый день я там,
где его я целый день там обряд делаю и прихожу, когда дождь будет, дождь вызываю. бороод Поэтому все, вот эти синего неба, золотому солнцу, луну, все. Вот эти даже вот эти земля, вот и сейчас растет, вот эти земли все спрашиваю, чтобы дождь был, чтобы вот эти, которые летящие птицы, вот эти овцы, козы, наши коровы, вот эти лошади, все, у всех попросить надо всех, у всех животных, до животных все. Мы все этим кормимся, мы все этим все питаемся, мы дышим, мы на этим земле ходим. Энэ газар дээрээ бид нэр малаасаа бид хоолой ундарч ирсэн ийм бүдэр бууж байгаа. За одоо ийм асуулт байна. Вопрос. За Алтан бөөнөр одоо энэ багшаа болж байгаа шүү дээ. Энэ зан үйлийг нэг гоё ярьж өгч. Яаж багшаа болж юм те? Надад харагддаг юм а тэр ирээдүйд тэр залуу энэ нэг юм юу очих надад харагддаг юм а тэгээд одоо игдээд миний бүртгэл дотор байж идэг тэд нар. И как И после этого, когда я звоню этим с такого района, Усканского района, в таком деревне, такой мальчик, такой человек есть. Рода не знаю, вот такого человека есть. Ну, от знакомых, через знакомых я. Одоо ч Усканы Через знакомых я тэр багийн тийм нэг хүүхэд байна. Наа чин танаа яг надаас гарах хүүхэд байна гэж би уцтаад хэлж өгдөг. Оо ч. Тий. Тэр аймгийн тэр сумын тэр багийн тийм хүүхэд байна гэдгийг бол надад харагддаг би тэр уцтаад хэлж өгдөг тэр нутгийнхаа. Пока я вот этот человек не посвящаю, мне покоя не дают. Тэр хүнийг яг олоод тэр жоохон хүүхдийг муу залууг юм болоо олоод уцраад надаа яахгүй болвол би ерөөсө сэтгэл ерөөсө тайван байдаггүй гинэ. Как это? Тэгээд тэр хүүхдийг У кого залууг есть юм choice? авцарлаа тий. Ээжийн талын сайн судална, аавын талын сайн судална. Ямар овгийнхэн тий. Тэгээд сайн уулзах хэрэгтэй, ярилцах хэрэгтэй, таних хэрэгтэй тэр хүнээ, тэр хүүхдээ, тэр залуугаа. С какой стороны есть, с какой стороны пришли вот эти духи? Хаанаас тэр хүүхдэд юу одоо тэр хүч С этим хорошенько разбираться, и после этого человека потихоньку готовить надо, одежду шить, бубен заказать, вот эти все потихоньку все. Хувцсыг бэлдэж өгөөл Готовить надо. Чтобы когда готово будет, тогда я все посвящать, начну все Тэгээд посвящать. бүх юм ингээд багаар ингээд хувцс хэрэглээл одоо юмнууд нь бэлдэн болоод ирэх юм бол бид тэгэл ингээд цааш нь ингээд бэлдээд сургаад явуулдаг л гэж. За тэгээ онгоцтой нь ингээд холбоод яаж ямар зан үйл гэж онгоцтой нь. Когда вы связываетесь с духами, вот это с предками этого вашего ученика, да, и тогда вы какой ритуал проводите, какой обряд проводите? Вот. Кобыла или Лошадь, жеребец? морь. Цагамор. Белая лошадь. Вот. Цагамор. Ихними предкам отпускаем. Предкам Тэр отпускаем. цагаморыг тэр хүүгийн дээд удамд нь тэр морийг явуулдаг. Одоо морь яадаг гэдэг л нэ. Сэтрэлсэн гэдэг. Сэтэрлэн гэдэг. Мы сами с этим не ездим. Он свободно должен ходить. Наши духи, я наши сам предки этот ездят с через этими лошадями. Тэр Мы не трогаем. Он Вы по своей воле Сэтрэлсэн. ходить надо, по своей воле. У нас тоже так. С духами связаны. Им отдать надо. Они знают, вот эти Тэгээд духи. тэр Они удам нь знают. өөртөө мэддэг тэр цагаан морийг яахаа өөртөө мэддэг. Тэгээ сайхан сэтэрлэл тавьчихдаг. 50 болчтой тий. За дахиад нэг асуулт байна. За Алтан бөөнөр одоо ингээд бөөлөөд онгод гэдэг зүйл нь биед нь ордог юм уу? Шууд ингээд онгодтойгоо хэцэнгэргээрээ холбогдоод харилцдаг юм уу? Энэ яаж одоо онгодтойгоо харилцаж байна? Духами общаюсь. Своими предками все вызываю сюда. Үүнэртэй холбогддог. Как работаю, с кем работаю, как помочь, с кем работаю. Если больной человек приходит, или Яг ямар зан какие люди приходят, я свои духи вызываю сначала. Өчтөө хүн тэр надаас ингээд гууж мох юм болоод би өөрийнхөө өвдөцтэй өвөө өдөртэйг харьцдаг.
все мои защиты, все сначала вызываю в себе. Би өөрийнхөө хамгаалтуудыг бүгдийг эхэлж дууддаг. И после этого с людьми работаю. Без этого никак не могу. Это Тэднийгээ дуудахгүй бол би бол ажиллаж чаддаггүй гэж. молочного архи брызгаю, молоко брызгаю, чай брызгаю. Вот эти все через ним, через это все идет. Это все. Все через это все идет. Когда люди болеют, приходит помощь, просто я также все работаю. Арце. Арца. Вот. Сүүргэн нөгөө Без этого никак. Это наши предки так работали. Мы также работаем. Вот эти также работаем. Людей много помочь надо. Люди некоторые, бездетные люди приходят, не приходят. Некоторые... Хүүхдүүд байлаад шүү дээ. Тийм осууд ирдэг. Тэгээд тийм осуудад тосолдог гэж байна. Некоторые люди, беременные люди приходят в больницу, собираются ехать. Перед больницей еще очищаю. Бездетные люди приходят. Младенца попросил. Вот мои крестные. Много крестных детей много у меня. В этом деревне, вот этим деревне. В Якутии есть, Новосибирске есть, Барнауле есть, Карнатайске есть. Моих крестных очень много. А когда доктор смотрели, доктор говорит, остети не будет. Говорит, отказывайся. Потом после этого молодые люди, через YouTube меня нашли, они ко мне пришли. Я смотрю, дети будут, говорю, будут дети. Эмчтэр очоод эмчтэрэнтэй өөр хүч танах хүүхд гарахгүй гэд усууд ирдэг. Тэд нар яаж намайг олсон гэх намайг YouTube-ээс авсан байлээ. Тэгээ ирээд надад ирээд явсны дараа тэгээ үргэлжтэй болдог. Дээр үеийн одоо энэ бөө хүмүүсийг оршуулгын тийм тусдаа зан үйл гэж байна уу? Хүнийхтэй ижилхэн үү? Тэгээд идэл хэрэглэл болоод юм яадаг байсан бэ? Знает. Одоо чи би те ингээд насан дээр бодлоо гэх юм бол одоо намайг одоо юу гэдэг ууран даваач тавих юм уу? Тэр юм дээр үлгэх юм уу те? Эсвэл ингээд тусна гэж жижигхэн одоо жижигхэн гэрмэгийн бариад бүх миний идэл хэрэглэл одоо ингээд хувцсан тэр бүгд нэг хамт ингээд идлийг тавих юм уу? Энэ миний яг тухайн үед нь бол манай тэр бүгд сэлж өгдөг. Энийг тэгээд манай шавнар гүйцэтгэнэ. Зөв. Одоо тийм дээр үеийн бөөнрийг оршуулсан тийм газруудын хэвээр байдгүй. У вас тут есть такие места, где хоронили или там положили? Да, есть. Есть. Старых шаманов. Да, есть. Тэрийг очиж тагдаг тийм зан үйлийн юм байх уу? Есть такой обычай, да? Вот приходить на то место, где хоронили, или там, где предоставили этих шаманов. Вы, например, да, ходите к ним в эти места или нет? Они... Навещаете, вернее, да, вот такие места? Да. Ага. Да, они... Дайте гэж. Тийм зан үйл байдаг шүү гэж. Иргэж таардаг тийм бас зан үйл байдаг. Манай алтан отдельно. хил хоор гэж байгаа юу? Нашим алтайским шаманам, да, есть вот это хомус. Есть у вас? Есть. За тэр хил хоороо голдуу яг ямар зам үйлдэл ашиглаж байна. А вы вот этот хомус, барган, когда вы используете? В ритуалах, в обрядах используете, да? Или В ритуалах, когда я в отношении делаю к природе, я тогда... би нэг удаа иргэдэг ярьжсэн шүү дээ. Тэгэхэд бол би бол Тогда. юуг бол байнга хэрэгэлдэг гэж байна. Хил ураараа ёо. Тийм нөгөө бороо дуудах юм. Уувага тахих байх ингээ иргэж таараад явах гэдэг байнга юуг авч өгдөг гэж байна. Хил ураа авч өгдөг гэж байна. За Монгол мөндрөөс яг ялгарч байгаа яг ялгарл байгаа юу? Байгаа л та. Тий, одоо нэг жижигхэн ястан үндэстэн тий. Шүн нис чимсэл одоо бүр ахтар зам үйл өдр хийжсэн юм. Тийм ялгаа бол би шүү гэж байна. Я их рода шаман не посвящаю. Би бол тэр чалуу залуучуудыг ерөөс зөвлөлдөг ч үгүй. Зөвлөлдгөө. Тийм Людям ни к чему хорошему не приведет. Тийм юм тэгээд сайн юм төрөхгүй штэ л гэж.
хүчтэй хараалыг чаддаг гэдэг бол байсан байх та тийм ээ. Я ихний роду знаю, с какого шамана, Би поэтому бол тэдний удам сүдрийг мэдэн. не посвящаю. Би бол тэдний залуучуудыг тийш зөвлөдөг. Би бол тэднийг бол мэддэг гэж. Чи. За одоо Монголд ийм хоёр юу байгаа. Хоёр төрлийн бөөлдөө. У нас в Монголии есть, да, два вот таких. За цагаан талын бөө. Подвида вот этих шаманизма или шаманов, да? Белая сторона, белые шаманы, да? Тэгээд нөгөө нэг хар талын боо, хар домын бөө гэж. Черная. Да, я слыхал, да. Би бас сонсчихсан байна гэж. За тэгэхээр Алтайд бол тэр нь хэр цагаан илүү байна уу хар талын нь. А на Алтае, да, какая сторона больше развита? Белая или черная шаманы? Их тоже суметь надо, эти все различать надо. Хамгийн гол нь тэднийг ялах хэрэгтэй гэж. Если я, например, я на черные стороны больше работаю, это мне грех будет. Би чи хар тал руу ажиллах гэх юм бол тэ надад бол их том хар нүгэл ураг. Их том нүгэл болно. Чтоб я не был грешным. Это грех будет, плохо будет. Тийм хар талын усад тэгэл цааш тал их мууштай тэгэл үр садд нь муугаар нөлөөлнө тэ үр одонд их муугаар нөлөөлнө. Они ни о чем не думают, только о себе думают, только о себе. Би шүү гэж. Тэд нар их амьдхан ганцхан өөрийгөө боддог. Тийм. Ему никого не жалко. Их хайрлаг гэсэн байдаггүй гэж тэр хардаг юм. Манай ойлголт эдний ойлголт өөр юм. Тийм байна. Тэгээд одоо бүүд жишээ нь тэр тотем гээд одоо нэг амьтнаар зүүрэлдэг ч юм уу те нэг тийм юм байгаа. Алтай бөөнөр ер нь яг өөрсдөө яг ямар амьтнаар одоо тэгж зүүрлүүлж те үздэг юм бол. медведь есть и волк есть. Минийх бол тийм Да. миний Это чоно. Чуно бага. Баавга. Баква, чоно. Самое главное, вот эти двое. хамгийн гол юм бол манай Алтайд бол чон баавга хоёр юм уу да гэж. Чон баавга юм шиг байна. Зөв. Одоо жишээ нь тэгээд за чон баавга байлаа гэхэд одоо чон баавгаан ямарваа нэг юм орсон тэр хуйганд одоо тэр хоёроос ер нь юм орох уу бөөгийн хувцал идэл одоо энэ дүнгүүрт Это у меня дома стоит волк, Миний гэрт чоно, шкура. миний айс байгаа. И медведя шкура у меня в сарае стоит. Миний одоо баг сарай дотор одоо Я когда работаю, например, мои единомышленники будут, например, я когда у меня силы не хватает, я этих отправляю, и их отправляю, вот эти медведи отправляю. Их спрошу, чтобы они туда ушел. Если мои единомышленники будут. Я просто так не вызываю их. Просто не би вызываю. тэгээд чон баавга хоёроо те хүч их ингээл заримдаа ингээд хүчгүй болоод ингээд тамирдад ирдэг шүү дээ. Тэгэхээр би нэг бол чон руугаа ороод гойдог, нэг бол тэр баавга руугаа ороод гойдог. Тэгээд жоох надад хүч өгөөч нэг тэр авцаж өгөөч надад таяр нэг бол надад хүч өгдөг олж авцаж өгөөч би үргэлж тэгтэр өгдөгдгүй хаяа нэг ингээд үнэхээр нэг тамирдаа чүлдэг гэхээр би одоо энэ хайрлыг хамтраагч. Как это, конфликт не иду пока. Не Би одоохондоо конфликтую. нэг хүн амьтантай нэг буудалцах юм Это очень плохо би будет, это одоохондоо очень би өөртөө плохо. хүч тамиртай. ааха Когда я злюсь. би өөртөө маш ихтэй байгаа учраас одоохондоо би тухайд миний хамгаалалт их сайн учраас би одоо өөртөө ихтэй юм байгаа. Одоохондоо гэж л та. зөв Когда некоторые люди приходят, не знающие люди приходят, меня как ковырять начнут, я не буду ругаться с Зарим этим. Очень хэцүү плохо усуд будет. ирдэг юм аа тий. Тэгээ би яг хүлгэр цаашаа гэдүүд ирээд ингээд яхад нь туслах гэхээр манай нэг өвдөөцөд айгу ууралдаг. Тэгээд нэг хүний чинь ингээд явуулдаг юм аа. Тэгээд цааш нь ингээд нэг хүний чинь ингээд манай дээр өвдөөцөд тэр хүний ингээд цааш нь ингээд явуулаад залсмаас нь хийждэг юм байна. Надад л тэгж догшиж ууралж байгаа байдгийг хаяа гэж зарим хүн дээр. одоо Монголд болохоор нөгөө чадлаа авсан одоо
эрэгтэй улаач шиг одоо зайран гэж цол байдаг. Эмэгтэйг нь болохоор удган гэж нэрлэдэг тий. Алтай бөөнөр одоо бас зайран гэж явах уу? Ер нь юу гэж нэрлэж явд юм бэ? Унаас үе Том цол л доо ер нь. юу байх те өөрөө видео юм хийж байгаа улсууд ингээд хүрээлийг хийдэг те хүмүүс ингээд яг тэр зайран удган гэсэн юм болоод байдгүй маа хүмүүс л яг үн гэж юу яагаад би өөрөө өөрийгөө хөрөмжлөхгүй шүү дээ тийм ээ өөрийгөө магтаад өөрийгөө их мундаг зайран бариад яг тийм зайран удган гэсэн юм бол айхгүй юм шиг байна Тийм үү. тийм азгүй би өөрийнхөө тэр нэг өөрийн гоогаад ирсэн бол би удган болыг сонсоод би хоёр удган болох тийм хэмжээний бүсгүй байгаа нэг тосгонд байгаа. Тийм. Надруу хандсан гэдэг туслал хийгээл хийгээл үүдий. За ингээд ямар ч гэсэн бид нар алтай буутай уулзаад тодорхой ч гэсэн жоохон мэдээлэл хүмүүст бас өгсөн баг. Бид ч гэсэн бас тодорхой хэмжээ мэдээлэл авлаа. За тэгээд дараагийн дугаар уулзцгаая.